Энэ бол хогийн цэг биш. Хотын уурхай. Хамгийн бага зардлаар олборлож Английн ялгах боломжтой ашигт малтмал та бидний хөл дор хөглөрч байна. Тийм ч учраас олон улсад хогийг urban mining буюу хотын уурхай гэж нэрлэдэг болоод байна. Яагаад ингэж үзэх болсон бэ гэхлээр байгаль дээр байгаа түүхийн эдийг олборлоод бүтээгдэхүүн болгох тэр процесс маань өөрөө асар удаан шат амжилгыг дамжсан маш их хэмжээний хөрөнгө зарсан юм ажил байдаг болвол нэгэнтээ бүтээгдэхүүн болоод гараад ирсэн хог хаягдал болж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг ашиглаад дахин шинэ бүтээгдэхүүн хүний хэрэгцээг хангах зүйлс хийх нь илүү эдийн засгийн хувьд бол илүү ашигтай байдгаар бол давуу талтай байгаа. Энэ мэтчлэн хог аяллыг дахин боловсруулснаар нэрийн ууцнаас өксүүлээд Лондонгийн биржлэр 1 тонн 6 сая төгрөг хүрч байгаа хар туулгыг хүртэл үйлдвэрлэж байна. Өнөөдөр Монгол улсад хар туулгыг олборлдог уурхай боловсруулдаг үйлдвэр гэж байдгүй. Гэтэл энийг ердөө хаягдал аккумуляторын хар туулгыг хайдуулан гаргаж авч байгаа. Миний сууж байгаа сандлыг хуунцраар хийсэн. Өнгө үзэмжийн хувьд ч их тажгүй. Яг үүн шиг хашаа хайс шон зэргийг хаягдал хуунцар гялгар уутыг дахин боловсруулж хийснээр ихээхэн хэмжээний мод хэмнэх боломжтой. Тооцоолоод үзье. 1 тонн хуванцар материал нь 2.1 шм модтой тэнцдэг байна. Тэгэхээр хаягдал гялгарууд хуванцрыг тусгай халуун тогоонд өндөр хэмт хайлуулах технологиор дахин боловсруулдаг нэг үйлдвэрлэл гэхэд 5 жилийн хугацаанд нийт 2440 шм мод хэмнэх боломжтой. 2440 шм мод нь 280 машин модтой тэнцдэг. Жилдээ одоо хичнээн хэмжээний хаягдал хуунцар боловсруулах нь. Сард болохоор нэг машин нэг 600 ил. Тэгээ 2 машин ажиллахаар нэг тонн 500-аад 600-аад хуунцар гялгарууд боловсруулчихсан. Манай улсын хилээр жилд 56 сая орчим ширхэг гялгарууд орж ирдэг. Монголчуудын гялгаруудны ганцхан жилийн хэрэглээг энгийнээр тайлбарлавал дэлгэсэн шар тороор 75 мянганга талбайг бүргэсэнтэй тэнцэх юм. Халааж агаад хайлуул хэвлж тарж байгаа. Тэгээ хэвлж таад тэгээд тэрийг хөргөөд бэлэн бүтээгдэхүүн. Танаа үйлдвэрлэж байгаа энэ бүтээгдэхүүнүүд модоор төмрөөр хийдэг нь уламжлалт бүтээгдэхүүнүүдээс юугаараа онцлог? Давуу талтай байгаль орчин дээлтэй. Шон хашааны шон гэж чинь ер нь чинь болохоор ингээд яазарчдаг шүү дээ 3 4 жил өнгөрөөд он чинь манайх болохоор тэгдэггүй. Ялзарч илжирэхгүй хугарахгүй талаараа давуу талтай. Нэг удаа хэрэглээд хайдаг гялгарууд нь байгаль дээр 100-аас 400 жил задрахгүйгээр оршиж, химийн хортхий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензол, флоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, энэ нь эргээд хүнсэнд шингэдэг байна. Ирээдүйдээ технологио сайжруулад дараагийн шатанд ямар ажил хийгээд төлөвлөж байгаа вэ? Тоног төхөөрөмжөө шинжилнэ. Нэг юм л хийгээд авахгүй шүү дээ. Энэ хаягдал гялгаруудын бүх хуунцруудаа дахин боловсруулж агаад хүүхдийн тоглоомны саад биш та урдаас орж ирж шүү дээ. Тоглоомын талбайд оног төхөөрөмж. Тийм, тэр мэрийг бас Монголд үйлдвэрлэнэ гэж зорж байгаа. Ахуйгаас гарч байгаа бас нэг төрлийн хог хаягдал бол аюултай хог хаягдал байгаа. Ер нь бол ойролцоогоор 1% хүртэл аюултай хог хаягдал ялгардаг гэж үздэг. Эдгээр нь юу вэ гэхээр ахуйд хэрглэж байгаа батарей, за флуоресценц чийдэнгийн одоо бүтцэд ордог металлууд байгаа. Тэгэхээр эдгээр хог хаягдал бол ямар ч боловсруулдаггүйгээр, ямар ч ялгалгүйгээр шууд одоо хогийн цэг дээр хаягддаг. Тэгээ энэ хог хаягдлын хүрээлэн байгаа орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө бол асар их хэмжээтэй байдаг. Машины хаягдал бол хот орчин байгаль бохирдуулдаг бас нэг хэцүү хог. Үүнийг хаяа хайж болдгоо, шатааяа шатааж болдгоо. Хэрвээ гэрийн зоохон шатаах юм бол хүний биед асар ортой маш их химийн бодисууд ялгардаг. Танай компани үйл ажиллагаа эхлснээс хойш одоо хичнээн тооны дугуйг дахиж боловсруулад байгаа юм. За манайх үйл ажиллагаагаа эхлээд одоогийн байдлаар 8 сая гаруй дугуйг
одоо байгальд ээлтэй аргаар устгасан байна гэсэн. Тэгэхээр 8 сая дугаар хэдэн жил болцоолох вэ? Одоо хүчин чадлын хувьд ямар байдэ? Ер нь хүчин чадлын үед манайх цагт 150 дугуй шүү дээ. Тэгээд хоногтоо 1000 гаруй гээл сардаа 30,000 гаруй гээл явчихсан. Тий. Хаягдал дугуй нь удаан илэгддэг байгальд асар хортой хог хаягдал юм. Ганцхан ширхэг дугуй шатаахад нэг дор хайрцаг тамхи татснаас илүү хорддог. Шатаж байгаа дугуйны хорт утаа нь олон төрлийн химийн хортхий нэгдлүүдийг гаргадгийг судлаачид тогтоосон. Дугуй шатаахад гардаг утаанд агуулгадах хорт бодисуудыг нүүрсний утаатай харьцуулбал хороом 407 дахин их, хар туглаг 392 дахин их, хүнцэл 1448 дахин их агуулгаддаг байна. Шатталтын үед ялгардаг хүнцэл, кадми, никл, цайр, мөнгөн ус, хром зэрэг нь задралд орлоггүйгээр газрын хөрсөнд нэвчдэг аюултай. Торонсон төмөр, амсрын төмөрнүүд айгүйх гардаг штэ. Одоо гадаа уултаа байгаа юм уу? Тийм үү. Энийг тэгээ хаасан борлуулж яаж ашиглах вэ? Хуучин урагшаа нэг төмөр авдаг байхад гаргадаг байхад авч ирсэн. Одоо бол авахгүй тэгээд ингээл байж байгаа. Өшөө чи энээс өшөө төмөрнүүд байгаа штэ. Одоо дотоодын нөгөө дахны төмөрлөгийн үйлдвэрлэлд бол авдаг юм уу? Авдаггүй. Нөгөө хит нунтаг байна гэд. Нарийн болохоор авдаггүй. Тэгэхээр одоо нэг яах ингээл овоолол байлгаад байна. Догоор ингээл овоолол хаях гэхээр бас нөгөө байгальтай ээлтэй тийм компани учраас бас хайж болдгоо. Тэгэл юм болгочих гол байж л байгаа. Нэг 2 3 төсөл хэрэгжүүлэх гэж явж л байгаа л да. Одоо хайлуулдаг юм уу, цутгадаг юм уу гэд юм яригдал явж Тэгэхээр байгаа. яаж боловсруулах вэ гэдэг л Тийм. Гарт шийдээ хайгаал явж байгаа тий. Тэрнээс биш хаяа хайж болдгоо. Тий, Хаяа тий. зарж болдгоо. Тий, яг үнэ тэгэл хайж байгаа тий. Нийслэлийн хог хаягдлын талаас илүү хувийг барилгын материал эзэлдэг. Энэ бол вакуум цонхны хаягдал хог. Үүнийг дахин боловсруулад барилгад ашигладаг PVC хоолойг үйлдвэрлэдэг болсон байна. $300 ширхэг ба 1200 м сүгэлтэй үндсэндээ боловсруулдаг байгаа. Жилдээ бол Жилдээ болохоор чинь 700 гаруй тонн. 700 гаруй. Гэхдээ одоо яг үндсэндээ 200 тонн. 150-аас 200 тонны боловсруулж байгаа. үйлдвэрчийн технологи шат амжилтууд нь ямар? За манайх үндсэндээ 3 шат амжилттай л да. Одоо энийг одоо нэг бэхжүүлэгч, өнгө оруулагч тийм үү? Бас бодисуудтайгаа хойлоод ерөнхийдөө 2 дахь дамжлал руу орно гэсэн үг л дээ. Одоо 2 дахь дамжлал нь хоёр дахь дамжлал нь одоо энэ байна. Өнгө оруулагч нь орсон байгаа, бэхжүүлэгч нь орсон байгаа. Тийм лаа нь орсон байгаа. Ерөнхийдөө энэ одоо энэ чи яг 3 дахь дамжлал руу ороход бэлэн болсон. Эцсийн шат нь болохоор яг нэг турбо болох. Эцсийн шатндаа ингээд 3 дамжлагтай. Турбо болгож хэлбэржүүлэх. Тий. Турбо болгож хэлбэрлэхэд одоо энд байгаа машинаар одоо энэ халаасан бэлтцээрээ ингэж ерөнхийдөө энэ машинаар гаргана л да. Халаацсан бэлцээ шахаад. Тий, шахаад энэгээрээ шахаж гаргадаг байхгүй энэ одоо хэлбэржүүлэгч юм байна. Үйлдвэрийнхээ түүхийн эдийг яаж татаж авдаг? Түүхийн эдийн хангамж нь хэр үйдээ? Түүхийн эдийн хангамж нь яг тогтмол бол биш. Чухын нэг залтан байгуулалтаар ихэвчлэн хайцдаг л да бид нар. Олдсон хэр байна? Олдсон дээр ондоо штэ нэг барилгын салбараас л хамаарч л байгаа юм л да. Үнэн яг вакуум цонхны юу гэдэг чинь хаягдл болохоор чи барилгын салбар хэр хөгжилтэй байна тийм үү? Тэрнээс хамаарат сайн байх юм бол тэдний зүгээр хаягдл их гарна. Тэдний чигээр бид нар ч бас хаягдлаа сайн цуглуулж бүтээгдэхүүн их гаргана гэсэн үг л дээ. Үйлдвэрийнхээ ач холбогдлыг юу гэж харсан юм бэ? За манай үйлдвэрийн ач холбогдол чи юу штэ? Үндсэндээ хаягдл боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж би боддог л да үндсэндээ бол. Манай бүтээгдэхүүний даваа тал нь гэх юм бол хана одоо урдаас сууж иж байгаа адилхан хуванцар хоолойнуудын хажууд зузаан байдаг л да. Одоо үндсэндээ манайх бол 3.6 мм гэж явдаг юм байна. Тэгэхээр хан зузаан гэдэг чинь чанар явчихсан хамаагүй илүү болоод яваад байгаа юм байна. Тэргээрээ л давталтай л да.
Хөдөлж байгаа машин дээрээ үйлдвэрийн тоног төхөөрөмж болгон тос тослооны материал ашигладаг. Монгол улс өнөөдөр жилд 15 мянган тонн тосыг импортоор авдаг юм байна. Түүний хичнээн овн байгаль дээр хог болж хаягдж байгаа бол зөвхөн 1 тонн тос байгальд хаягдахад 100 га газрыг 50-60 жилийн турш үржин шимгүү болгох юм байна. Тэгвэл Монгол инженерүүд маань энэ хортой бодисыг цэвэршүүлээд өндөр үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна. Цэвэршүүлсэн суур тос болон цахилгаан станцад хэрэглэдэг түлшний мазутыг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Үндсэн технологи маань бол хаягдал тос үеийн ашигласан тосыг өөрсдөө зардлаар цуглуулж аваад тэрнийг 2-3 өдөр эхний удаад амрааж байна. Энэ бол одоо механик холцыг нь тунгааж байгаа. Тэрний дараагаар бид нэр өдөрт 15 тосыг үйлдвэрлэлд оруулж байна. Эхний дамжлага маань болохоор зэрэг ажилласан тосны бид нэр механик холцыг нь салгахын тулд сагсан центрифуг ашиглаж байна. Хоёрдугаарт бид нэр ашигласан тосоо өөрсдийн зохион бүтээсэн агшин зуурын халаагч төхөөрөмжийн тусламжтайгаар 110 градус хүртэл бид нэр халааж тухайн бохирдсон тосонд холилдсон босоол, одоо бензин, дизель гэсэн юм хөнгөн фракцийг бид нэр хоёрдугаар ээлжинд ялгаж авч байна. Энэний дараагаар бид нэр ажлын температурынхаа 100 градусыг барьсны үндсэн дээрээс бид нэр 3 дахь шатны цэвэрлэгээ буюу өндөр хурдны центрифугаар оруулж бид нэр төмрийн өртөс хүртэлх механик холцыг нь бид нэр дахин салгаж байна ашигласан тосноос. Тэгээд мембран шүүрээр шүүж 15-аас 30% хүртэлх суур тос бид нэр ялгаж авч байна. Суур тос гэдэг нь яг одоо нөгөө моторын тосыг бүрдүүлж байгаа үндсэн одоо суур нь болж байгаа. Энэ суур тос бол дараагийн одоо сайн чанарын гидрийн шингэн, сайн чанарын моторын тос болох боломжтой үндсэн суур тосыг нь бид нар ялгаж авч байгаа. Үлдсэн бүтээгдэхүүнээ бид нэр 100-ны түвш буюу одоо Оросын стандартаар мазут EM100-гийн стандартад тэнцвүүлээд бид нэр харилцагч байгууллагуудад нийлүүлээд явж байна. Одоо манай технологи дээр болохоор зэрэг энэ ашигласан тосыг 100 градусын температур барьсны үндсэн дээрээс нэмэлт бодисуудыг ямар нэгэн тийм химийн задралд оруулахгүй байгаа нь манай технологийн гол нам температурт барьж явж байгаа нь манай технологийн гол ач холбогдол байгаа юм. Ганцхан литр хаягдал буюу ажилсан тослог ихэд 144 мянган метр талбайн хөрсийг хордуулж тухайн хөрсөнд нэвтснээр ургамал ургах боломжгүй болгодог. Энэ агшин зуурын халаалтын тоог манай Монгол инженерүүд бид нэр өөрсдөө огсорч энэ үйлдвэрийнхээ технологиос холболт хийсэн байгаа. Одоо хяналтын самбар нь энд байж байна. Өдөрлөгөн дээр нь харагдаж байгаа. 3 янзын процесс явагдаж байгаа юм. Энэ дээр ингээд үйлдвэр халаах процесс гэхээр зэрэг энэ гэхэд энэ нөгөө ууршилт явагдаж байгаа том сав маань харагдаж байна. Ингээд үндсэн төхөөрөмжөө. Тэгээ дараагаар нь фильтрэшн гэхээр зэрэг яг нөгөө тосоо цэвэрлээд суур тосоо гаргаж авч байгаа процесс. Одоо энэ савнд ингээд суур тос орсон байна. Мембран фильтр маань байж байна. Үлдсэн тос маань энд ордог. Ингээд энэ бүх энэ технологийн өгдлүүд нь бол бүгдээрээ програмчлагдсан байж байгаа. Тэгээ үйлдвэрийн процесс дууссаны дараагаар мембран фильтрээ бид нэр угаах процесс явдаг. Одоо энэ цэвэрлж авсан тосныхаа тодорхой хэсгээр энэ шүүрээ бид нэр угаагаад маргаашийнхаа ажилд бэлэн болгоод өгдөг. Ийм 3 янзын үйлдэл энэ дэлгэцэн дээр ингээд 100 автоматар ингээд удирдаад хянаад байж байгаа. Үйлдвэрийн ямар нэгэн одоо алдаа гарах юм бол энэ дээр шууд алдаанууд нь гарч ирээд тэрнийг нь арилгаад явдаг. Бүх хоног төхөөрөмж, бүх одоо хаалт, хийн бүх авахлахууд бол бүгдээрээ параметрээр энэ дээр програмлагдчихсан ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа. Хог хаягдал бол эргээд бол нөөцөлсөн байна. 80-90% нь бол дахин босруулах боломжтой хаягдлууд байна. Бусдууд нь бол ингээд боломжгүйнүүд нь бол landfill-дад устгах тустай. Тэгэхээр тийм боломж байхад манай сул тэрийг бол босруулах хэрэгтэй. Нарангийн ингэр дээр л ихэвчлэн ихэнх Улаанбаатар хотын 3-ны 2 нь очиж байгаа байхгүй хаягдлын. Тэгэхээр тэрий чинь бол шууд одоогийн байдлаар бол булаад байна шүү дээ. Тийм тийхгүйгээр ашиглагдах юмнуудаа тийм ч ангилж аваад олон үйлдвэрүүдийг зэрэг барих гэдэг юм л да.
Манай үйлдвэрийн төслийн хүчин чадал тэгээ одоо яг хүлээж авч байгаа түүхийд боловсруулж байгаа бүтээгдэхүүний хэмжээний талаар хэлцүүлээч. Анх ирсэн үлгээс өссөн югаар өдөр 120 тонн хог авч Английн яалгах хүчин чадалтай үйлдвэр юм байна манай энэ үйлдвэр. Тэгээд энэ маань нөгөө 24 цагаар анх тэр юу төсөл гарч ирсэн. Тэгээ маш бол өдрийн нөгөө 8 цагаар ажиллаж байгаа учраас өдөрт бид нэг 50 тонн хогноос 60 тонн хог өдөрт бол ер нь хүлээж авч тэрийг Англи ялгаж байгаа байхгүй юу. Тэгээ гарсан нөгөө түүхийн үедээ бол 14 төрлөөр Англи ялгаж байгаа. 14 төрлөөр болохоор хунцар сав тий тэр чи одоо яг тэгэхээр хоёр янз байна. Галгаар уут байна, цаас байна, кордон цаас, сэвэр цаас гэдэг. Тэгээд зэс хууль, хөнгөн цагаан хааш, шил ихэд 10 хэдэн төрлөөр ялгагдаж байгаа. Лаз, төмөр гэдэг энэ жишээний яс тий. Тэгээд тэдсэн дотроо ороод ингээд задрахаар айгүй олон төрлөлтэй. Тэгээ гаргасан бүтээгдэхүүнүүдэд савлаад тэгээ одоо англиад одоо нөгөө цэврийн цэвэрлүүн, бохрын бохрлүүн, тэгээ цаасын цаас тий. Тэгээ төмрийн төмөрлөг гэдэг ингэчихэд одоо манай Монголд болохоор нэг үндэсний үйлдвэрээс тэрийг яг цэврийн хунцлыг боловсруулж байгаа тийм газар байхгүй байгаа байхгүй юу. Тэрийг болохоор хятадууд өгж байгаа. Тэрийг нэг хятадын иргэшгэнд орчоод бид нэр цэвэр хунцар дээр ажиллаад байгаа байхгүй юу. За богс нь бол яг хөө дандаа үндэсний үйлдвэр төмөр гэхэд бол одоо дахиад төмөрлөгч гэдэг юм уу тий. Одоо энэ дотор жижиг төмөр хийцээс тиймэрхүү юмуд руу явчихж байгаа. Ясна гэхэд одоо дахианы хоол, гахаан хоол, бүхрийн гэж хийж байгаа ясны ясаа бидний тийш өгч чинь яг хуу их хэмжээгээр манайх чадахгүй л дээ. Ягаад ч бид нэр хүчин чадал хүрхгүй нэгдүгээр ирж байгаа хогоо ид маань тийм байж таарж байгаа. Тэгэхээр манайх аль болох нэг үндэсний үйлдвэр жоохон шалтгаан хувь нэмэр оруулчих. Дээшээ булагдж байгаа хогноос тодорхой хэмжээний нэг 10% ч 20% шалтгаан бид нэр багасгачих гэсэн зорилгоор энэ үйлдвэр маань ажиллаж байгаа байхгүй. Энэ бол жижиг хэмжээний туршилтын үйлдвэр. Өнөөдөр ихэнх хогны Английн ялгалтыг хогийн цэг дээр амьдралаа залгуулж байгаа иргэд маань хийж байна. Тэд бол нийгэмдээ гавьяа байгуулж байгаа хүмүүс. Нийт хог хаягдлын 30%-ийг дахин боловсруулж, үлдсэн 70%-ийг нь хогийн цэг дээр булдаг. Дахин боловсруулах салбарт 20 мянган хүн хөдөлмөр эрхэлдэг байна. Тэдний 3 мянга нь албан бусаар хог туудаг хүмүүс. Хогны Английн ялгалтын дараа 70%-ийг газрын хүнд бушилдаг. Энэ нийтээр нүдэнд харагдахгүй боловч хөрсний усыг бохирдуулж байгаль орчин сөргөөр нөлөөлдөг. За бид нар ингээд энэ хог хаягдал дахин боловсруулж байгаа үйлдвэрүүдээр нэлээд явж үзлээ л дээ. Ингээ харж чад нэг хоёр асуудал байх шиг байна. Нэгдүгээрт нь энэ түүхийдээ цуглуулах гэж бүр Улаанбаатар хотоо яар юм болд юм бэ. Яг тогтцсон юм систем байхгүй учраас тэгэхээр нөгөөдөл чинь хогоо цуглуулад өртөг зардал, тээврийн зардал их гардаг. Хоёрдугаарт нь зарим үйлдвэр нь одоо хотын баруун талд тэр үйлдвэрлэлийн бүсэд, зарим нь бол хогийн цэг дээр, зарим нь зүүн талдаа гэр орооллын дунд гих мэтлээ ингээ байршсан. Тэгэхээр зэрэг тэдний чинь хоорондоо бол юм уялдаа харилцаа холбоонууд, түүхийдийн хангамж бүтээгдэхүүний борлуулалтын шугамнууд ингээд тал дээрээ. Тийм болохоор нэлээд хүртэг зардал зэрэгэл болдог болтой. Тэгэхээр одоо энэ экопарк төсөл хэрэгжснээр яаж шийдэхээр төлөвлөж байгаа вэ? Цогцоор нь бий болох гэдэг энэ экопарк гэдэг юмс наашлаа явж байгаа юм. За энэ үс Улаанбаатар хотод дэмжиж Улаанбаатар хоттой хамтраад хогёлын менежментийг нэг одоо системээр цуглуулдаг, нэг системээр тээвэрлэдэг, нэг одоо цогц хоёр байршилтаар тэрийг дахин боловсруулдаг болгоё. Тэгээд нэг одоо тэр хоёр байршилтаараа ангилж ялгаад одоо энэ гэр хороол гудамжинд энэ байгаа бүх газруудыг одоо экопаркийн хоёр байршилтаар төвлөрүүлж байгаа. Энэ одоо өнөөдрийн байдлаар явж байгаа дахин боловсруулах үйлдвэрүүд түүхийдүүдийг авах одоо үйлдвэрүүд нь яг энэ экопаркт өөрөө бүтцэнд хамаарч багтсан байна. 21 компани дотор. Газрын хөрсөнд булж орхисон хог ялзраад ирэхээр эвгүй үнэртэй метан хий ихээр ялгаруулна. Хүлэмжийн хийн нэг төрөл болох метан нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд маш хортой. Булсан хогон дээр цас бороо орсноор химийн төрөл бүрийн хор, ням бактериудыг шингээж аваад газрын гүнд нэвчин гүний усыг бохирдуулдаг. Гүний ус бохирдно гэдэг нь ундны ус бохирдох их үүсвэр болдог. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ? Парк дотор л хэд хэд үйлдвэрүүд маань нэг дор хоорондоо ойрхон байх. Хоорондоо нэг хоёр байршилтаар ойрхон байх нэг хашаан дотор. Тэгэхээр ангилж ялгаснаар нөгөө үйлдвэрүүд өөрийнхөө шаардлагатай түүхийдийг авчих нь нэгдүгээр. Хоёр дахь нүуний нэг шийдэл нь болохоор одоо өнөөдөр бид нар бол хог хаягдлын гэртээ офстаа үйлдвэр дээр нэг хогийн савруу гэж нэг машин яриад аваачиж байгаа. Бид нар экопаркийн үйлдвэрүүд баригдсанараа хог хаягдлыг их үйлдвэрээр нь ангилж ялгаад бусад нь машинууд ирж авдаг, тээвэрлэлтийг хийдэг болгоё. Энэ системээр бол бид нар нэгдсэн үндэсний байгууллага хуулийн мөрчний хөтөлбөртэй хамтрахаар тохиролцоо явж байгаа. Тэгээ яг энэ системийг хэрэгжүүлчихээр одоо таны ярьсан тэр гэр хоолны дунд байгаа эсвэл энэ
өөр газрууд байгаа энэ замбраагүй мэдээж тэр цуглуулах тээврэх асуудалд илүү өндөр зардал гарч байгаа. Энэ асуудал бол үе шаттайгаар нэг өдөр биш үе шаттайгаар бол хэрэгжээд одоо зөв арга замаа бол олчихно гэж байна. Хөгжилтэй улс орнуудад хог хаягдлыг дахин боловсруулах салбар хөгжсөн болохоор булчлах арга аль хэдийнэ үеэлсэн. Манай орны хувьд энэ салбар эхлэл төдий байгаагаас хогоо газарт булсан хэвээрээ. Хур хогоо газарт булах нь хогноос салж байгаа арга боловч хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд аюултай хэвээрээ байдаг. Энгийнүүдээр харахад хог булсан газарт өв сургахгүй, улаан халцгаа болсон байдаг нь хог хаягдал хичнээн хорт аюултай болохыг ирчилж байна. Монгол хүнээс гарч байгаа хог бол өөрөө килокалори багтай, хэмжээ багтай. Тэгэхээр тэрүүн тохирсон технологиг гаргаад бид нэр цахилгаан дулаан био түлш энэ гурыг л үйлдвэрлэв. Тий. Энэ хамгийн одоо олон улсын түвшинд ч гэсэн хамгийн ашигтай одоо үйлдвэрлэл гэж үздэг. Хамгийн түрүүнд бол waste to energy хог хаягдлаас энерги гаргаж авах бол зөв шиг л болж байгаа. Шатаалтаас гарсан үнс буюу дахин боловсруулагдахгүй материалуудыг landfill буюу булж устгах аргаар булж устгах нь ихлээрээ зүгээр бол шороонд болох биш. Энэ бол бүтэн инженерийн байгууламж. Булсны дараа бол дээшээ агаарт бол хортой хий, метан хий болон CH4, CO2 бусад диоксид гэдэг хортой хийнүүд бол аюулгүй болгоод 10-аас 20-20-аас 30 жил landfill-ийн байгууламж тэр газрыг бол эргээд landscape тохиолдолт хийгээд нөгөө байгууламж хийгээд бол гадны орнуудад бол ашиглаж байгаа. Нөгөө ялгаад ашиглах боломжтой гунцар, металл, цаас юмнуудыг ялгачаад тэгээд үлдсэн хогоо болохоор зэрэг хийжүүлээд тэндээсээ био түлш цахилгаан дэвтэн гарах нь тийм. Тэгээд яг үйлдвэрийн ойролцоо нэг одоо 500 м юм уу километрийн орчинд бол дулаанаар хангах боломжтой. Ерөнхийдөө 2.5 мегаваттын станц барихад бид нэг 10 орчим мегаваттын дулаан үйлдвэрлэх боломжтой. Тэрүүгээрээ нэг 1000-2-оос 1500 айлыг дулаанаар хангах боломжтой байхгүй. Тэгэхээр бид энэ хоёр байшилтаар ойролцоо бас гэр хорооллын энэ өнөөдөр Улаанбаатарын утаа гэдэг юмыг бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах шийдэх асуудал байна. 2.5 мегаватт ч өөрөө бас өндөр 500-600 айлын захианы халаалтай шийдэж хэмжээний. Тийм боломж бол гарч байгаа юм. Тэгэхээр бид нэр хог хаягдлаараа эргүүлээд ногоорч мөшүүлүүлээд тэрүүгээрээ нагарын бохирдолтойн тэмцэх боломжтой гэдэг. Гэхдээ бид нэр ингэж олон юм тайлбарлахаас илүү үйлдвэрлэлээ эхлээ заавал барьж ашиглалтанд оруулах гэдэг юмдаар эхлээ явж байгаа. Ахуйн хог хаягдлын бүтцийг тодорхойлоод үзэхэд бол ойролцоогоор нэг 53.5-аас 60% нь бол органик гаралтай хог хаягдал байдаг. За энэ органик гаралтай хог хаягдлын найрлага гэвэл ихэвчлэн хоол хүнсний хаягдал, за хүнсний ногооны харьсны хаягдал гэсэн ийм зүйлсүүд байгаа. Тэгэхээр эдгээр хог хаягдлуудыг бол манай орны нөхцөлд бүрэн боловсруулах боломжтой. Хамгийн одоо өргөн дэлгэр тархсан арга бол компостинг хийх арга байгаа. За энэ арга нь бол хиймэл одоо хөрс буюу одоо органик бодисоор баялаг ийм хөрс гаргаж авах арга байдаг. За энэ хөрсөө гаргаж аваад манай судалгааны баг бол хотын илэгдэл одоо техникийн илэгдэлд орсон хөрсийг хучиж ногоон байгууламжийг хэмжээг нэмэгдүүлэх ийм судалгааг бол хийсэн. Ингээ амжилттай туршигдаад ер нь бүрэн одоо практикт хэрэгжих, нэвтрэх боломжтой гэж үзсэн байдаг. За тэгэхээр Монголд бол сүүлийн үед бас хог хаягдлын менежментийн талаар бол судалгаа баггүй хийгддэг болсон байна. Гэхдээ яг манай Эрдэмтдийн судалгааг бол хараад үзэхээр яг хогныхаа талаар бол нарийн судалгааг бол илүү түлхүү хийж байгаа. Өөрөөр хэлбэл энийг яаж бүтээгдэхүүн болгохгүй өтер гэдэг тал дээр бол түлхүү хийж байгаа болохоос биш. Яг менежмент талаас нь бас авч үзэж байгаа судалгаа бол их хомс байна л да. Жишээлбэл одоо миний зүгээр харж байгаагаар юу гэхээр манай Монголд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зүйлс бол одоо энэ ард иргэдийн одоо яг энэ хогонд хандах хандлагыг бол өөрчлөх шаардлагатай юм шиг байна. Тэгээ бид нар бол зарим газруудад бас ингээд ялгаатай хогийн савнууд одоо хогоо ялгах байдлаар бол байрлуулсан байгаа харагдаж байгаа боловч хангалттай биш. Бид нар өнөөдөр жишээлбэл 4 янзын одоо ялгаатай хогны сав байрлуулаа гэхэд тэрийг одоо ялгаад хийх сэтгэлгээ бол яг монгол хүний төвшөнд бол бас очоогүй байна л да. Тэгэхээр зэрэг энэ тал дээр бол бас ард иргэд рүүгээ чиглэсэн тийм одоо арга хэмжээнүүдийг нэг даах хэрэгтэй юм шиг байна. Тэг яг одоо нөгөө хогоо төрлөөр нь ангилж байгаа. Ангилж байгаа бол гар ангилгаагаар. Гар ангилгаагаар. Үйлдвэрийн хогоо ангилын ялгах шатамжлагууд нь ямар вэ? Тэр шатамжлагууд конвейерын дамжиж орж ирж байгаа. Гаднаас экскаватораар хийгээд тэгээд конвейерын дамжлагтай авахгүй байна. Тэгээд жижиг нөгөө металл төмрүүд биш үү? Тэрийг болохоор нөгөө баалныхаа үзүүр дээр соронцтой
Тэгээд тэр соронцонтой нөгөө жижиг металлууд байна шүү дээ. Одоо ундаан юуны консервны лаз, ундааны бөглөө гэх жишээний жижиг хөнгөн металлууд нь болохоор тэр соронцонтой татагдаад доош унчиж байгаа байхгүй. Бас конвертед баталтай. Тэр бол цаана бол ерөө хүчин чадал нэмэгдээд дахиад ийм үйлдвэр авах юм бол боломж ол их байна гэсэн. Тийм ба. Үшин чи одоо дахиад ийм том үйлдвэр бариад тэгээ яах юм бол өшөө бололцоотой өшөө нөгөө түүхэн эдийн энэ дээр нөгөө хог төрж байгаа улсуудаас гарах шаардлагагүй болоод энд ажиллаад ирцгээч чи эндээс өмсөн цалингаа аваад ингээ явах энэ дээр хог төрдөг улсууд ч хүртэл ажлын байртай болоод энэ нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол энэ чинь өшөө түүхэн эдийг гараар ялгаад авчин техник ялгаад авна гэдэг чинь бас нэг цэвэр байхгүй юу? Бас нэг асуудал байна л да. Юу гэхээр энэ одоо энэ хог боловсруулж байгаа үйлдвэрүүд ажлын нөхцөл тэр хүний эрүүл ахуйн нөхцөлийн хувьд бол хангалттай сайн биш байх шиг байна. За бид нэр эко паркийг байгуулахын тулд нэлээд судалгаа хийсэн. Тэр судалгаанд юу гэхээр Монгол хүнээс ямар хог гарч байгаа тэр хогийг хэрхэн дахин ашиглах, дахин босруулах, нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ гэдгийг судалж үзээд нэлээд сайн технологиудыг судалсан байна. Хэмжээний өнөөдрийн үүсэж байгаа хогийг 20 орчим хогийг дахин босруулж чадж байгаа. Одоогийн энэ технологи том амжилт энэ бол. Тэгээд цаашдаа бид нар эко парк байгуулагдсанаар бид нар цогцоор нэг газар байршуулад агуулсан манай хөрөнгө оруулагчаас эко паркийн удирдлагаас бүх үйлдвэрүүдийг одоо Евростанд ордог тохирсон технологиг суурилуул. Тэгээд дээр нь хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлыг маш дээд зэргээр хангасан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ хэрэгжээд эхлэхээр таны саний ярьсан бол ерөнхийдөө бид бас л үе шаттайгаар шийдэл хэлж чадна гэж харж байгаа. Шийдэгч болно. Тэгэхээр бид нар бол бүгдийг хангаж чадахгүй. Яагаад гэвэл тэр эко паркын чинь асар их өндөр одоо олон тооноор хэмжээгээр өдөрт энэ манайх чинь одоо бохир сав гэдэг чинь өдөрт ганц тоон юм 2 тонн гарах чадaltaй байдаг. Ундааны савн гэдэг ихэд яг өдөрт нэг ганц тоон 2 тонн бас адилхан гарч явах жишээний иймэрхүү байлгаа тэгэхээр эдрийг энэ олон үйлдвэрүүд хангаж чадахгүй. Тэгэхээр чадлынхаа хэмжээгээр жоохон чултгой нэг 10%, 20%, 30%, 50% чултгой бид нэр хангачих зорилготой л байгаад байгаа. Тэр үйлдвэрүүд нь баригдаад түүхийн эдээ татаа авалт нь хурцаад ирэх юм бол танаа өдөрчин бас нөгөө төслийнхөө үжин чадал. Үүсэлтэй яг тэгэн тэг. Ягаад гэвэл чинь шүний ээлжинд одоо бид нэр яг хөө тэгэхээр энэ ирж байгаа хогны машинууд чинь өдрийн цагт нь хогоо ахих нөөцөлж аваа шөндөө явж нөгөөдгөө ялгачаад тэгээ яхаар чи хоёр ээлжинд ороод ирэхээр бидэрт одоо ажлын байр ч гэсэн нэгдүгээр нэмэгдэн хоёрдугаар хог хэмжээний аялал багасна гэсэн зорилготой л байгаа даа л та. Улаанбаатар хотын стратеги хог хаягдлын менежментийн стратеги төлөвлөгөөнд бол ер нь бол нэг шатаах үйлдвэр гэж байгаа. Нэг шатаах үйлдвэр бол хангалттай. Яагаад гэвэл ресайклинг хийх буюу дахин боловсруулах юмудаа бид нар дахиж ялгаж аваад үйлчлэнүүдийн шатаах болохоор манайд бол нэг үйлдвэр бол хангалттай хүчин чадлын хувьд. Яг бидний энэ зогсож байгаа энэ газар болохоор одоо энд хаягдж байгаа хог хаягдлыг бид нэр одоо яг энэ зүүн баруун дор хүлээж аваад энэ дор хүлээж аваад яг энэ замын уртлын энэ хэсэг дээр манай ангилж олох үйлдвэр баригдана. За энд болохоор өдөрт одоо 250-аас 300 тонн хогийг бид нар одоо яг энд ирж байгаа бүх хогийг эндээ хүлээж аваад ангилж олгоод тэгээд дахин боловсруулах үйлдвэрүүдийг өгөөд үйлсэнгийн шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх ийм зорилттой явж байгаа. Тэгэхээр үлдсэн 10% мөн бол ландфил буюу тийм бид ландфил бууслагдана тийм. Тэнд ямар төрлийн хог энд үлдээ? Тэнд бол ерөөсөө одоо дахин боловсруулснаас үйлчлэн шаар, үнс, одоо гэр хорооллын үнс, тэгээд одоо үлдэгдэл чулуу, хайрга ер нь голцол тиймэрхүү. Тэгээд хагархаа бутархаа шилний үлдэгдэл тиймэрхүү юмнууд л ер нь үндсэндээ болгодно да. Нөгөө ахуйн ялзмаг үүсгдэг хогч. Ахуйн ялзмаг үүсгдэг хог байхгүй болчихно. Бид нар бол одоо энэ эко парк байгуулснаар энд хаягдж байгаа бүх төрлийн карбон агуулсан, шатах төрлийн одоо агуулсан бүх төрлийн хогийг нойтон бол хатаагаад хуурай бол жижиглээд бүгднийг дахин боловсруулах технологи сонгосон байгаа учраас тэн дээр бол 100% итгэлтэй байгаа. Хүнсний үлдэгдэл янз бүрийн малын шиг бүгд тийм бүргэнд карбон болоод одоо хий болоод одоо цахилгаан үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Цахилгаан станц нь бол энд үү? Цахилгаан станц одоо энэ шонгийн зүүн талд, хойд талд нь одоо энэ бид машинуудын сааталт ингэ байж байгаа гэсэн. Баригдахаар одоо энэ төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр ландфилд очиж байгаа материал чинь өөрөө органик агуулгаагүй болцохоор зэрэг нөгөө гүний ус мус бохирдуулах янз бүрийн асуудал байна. Тийм, байгаль орчинд хүний одоо амьсгалын эрхтэнд болон байгаль орчин агаар, хөрсний ус, гүний ус хөрсөнд бол ямар нэгэн тийм хор аюул учруулахгүй. Тэгээ биднээс гарч байгаа тэр өвлөгдлийн бас байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд ямар ч одоо хортой, хохиролтой, уур утаа хаягдал гаргахгүй.
тийм одоо технологи сонгосон үйлдвэрийг баригдахыг нэгдүгээрт. Хоёрдугаарт яг энэ байгалийн одоо энэ тогтцын хувьд бол бас нэлээд тийм илүү зардал гаргасан өндөр одоо ядаа чинь энийг ухаад бид нэр энэ том толгой одоо 5.6 газрыг тэгшилжээж бид нэр том одоо босруулах үйлдвэрээ газар шааны бол нэлээд ихтэй байх нь харагдаж байгаа. Тийм. Гэхдээ одоо яг одоо Улаанбаатар хотынхаа иргэдийн төлөө ийм ажлууд бас хийгээд явна гэд хөрөнгө оруулагчдтайгаа хөрөнгө оруулалтанд тохирсон байж байгаа. Тэр бол энэ бүхнээс нэг айхгүй байгаа л да. Тэгэхээр хизээ энэ бүтээн байгуулалт эхлээд хизээ баригдаж дуусах вэ? Бид нар бол энэ одоо энэ 3 дахь жилдээ бараг 4 жилдээ ороо явж байгаа. За энэ дээр эхний ээлжинд бид нэр үндсэн суур судалгаа хийхэд бол 2 жил гарan болсон. За тэгээд төрийн байгууллагатайгаа хамтраад жишээ нь Улаанбаатар хоттой хамтраад техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв хийх, зураг хийх гээд. За тэгээд энэ юмудаа бэлэн болцоод хүнд үзүүлэх юмтай болцоод одоо хөрөнгө оруулагч, донор, спонсор тэр байгууллагууд руу хандаад бараг 1.8 жил явж байна. 2019 оны 19-31 гэхэд Улаанбаатар хотод одоо бидний ярьж байгаа эко парк 100% ашиглалтанд орчно гэж бид нар тооцсон. Тэндээч хүрнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр үзэгчдээ хогны энэ асуудлыг шийдэхэд ямар их хүч хөдөлмөр ур ухаан зарцуулдыг бүгдээрээ харлаа. Үзэгч таны хийж чадах хамгийн хялбар мөртлөө хамгийн үр дүнтэй арга бол ердөөл дахин ашиглах боломжтой цаас, хуванцар, төмрийн хогийг нэг уутанд, ахуй аягдлуулны хоолны үлдэгдлээ нөгөө уутанд хийж хайд сурахад л хангалттай. Ингэснээр хогноос баялаг үйлдвэрлэх шат дамжлагууд хялбаршина. Хогноос баялаг үйлдвэрлэдэг болсноор хог байхгүй болно. Хог байхгүй болсноор та бид эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр бүгдээрээ өнөөдрөөс эхэлж хогоо 2 ангилж хайж сурцгаая. Үзэгчдээ онгоцоор нисэхээс айдгүй. Олон хүмүүс нисдэг хөдөлгөөр аялахаас айдаг. Гэтэл яг үнийн хэрэг дээр хамгийн найдвартай унаа бол бусад бүх төрлийн тээвэр хэрэгс дотроос нисдэг онгоц гэж тооцдог. Яагаад гэвэл маш өндөр түвшний инженер техникийн ажилчид нисдэг онгоцны техникийн бэлэн байдлыг цаг ямагт хянаж бэлэн байдлыг хангадаг. Дараагийн дугаараар бүгдээрээ нисхийн инженерүүд хэрхэн ажилтгийг та бүхэндээ хүргэх болно.